тэр нөгөө навчигаар ямар гоё харагддаг. Вау. Nice. Хамгийн гоё хэсэг нь. Nice. Вау. Харалтаа. За сайн байцгаана уу. За би одоо болохоор ийм Magma Glass Studio гэдэг газар ирсэн байна. Энд чинь болохоор юу хийх чаав гэхээр удахгүй та бүхэн харна. Өөрөө ийм шилээр юм хийн гэх юм уу? Шил хайлуулж агаад юм хийн. За та бүхний харж байгаачлан одоо эдгээр загваруудаас өнгө болон загвараа сонгоод өөрөө хийдэг байгаа. Мэдээж шил хайлуулж агаад хийх учраас гар болон нүдрөө өсөрч магадгүйгээд юм хамгаалтын бэлий шил зүйдэм бэлээ. Дэжгүй харагдаж байгаа сте. Гэнг. Одоо энэ нэг жижигхэн шилийг л хайлуулаад нийлүүлээл тэгээ энэ дээр нөөр мөнгөний юм холиол ингээл хайлуулаад нийлүүлээл одоо энэ харж байгаачлаа ингэж хэвэнд оруулаад тэгээл хатаагаал дахиад хэвэнд оруулаад хайлуулаад иймэрдүү маягаар хийх юм билээ. Одоо яг нөгөө суурийн наажийн тэгэнгүүтээ хуучин болохоор энэ нэг урт төмөрлөө нь үлээж юу яадаг гэсэн бэлээ, хэлбэр гаргадаг гэх юм уу, доторхын хөндөй болгодог гэсэн бол одоо корона гарцсан гээд амаар нь үлээлэхгүй уг нь тэгвэл их сонирхолтой байсан. За ингээд ерөөхдөө бол баг аяга маань бэлэн болж байна. Энэ ээж хоёрын хийсэн аяга байгаа. Цагаан минийх, ягаан нийжих. Зааж өгөл тэгтээ. Хонох газараа ирсэн. Тэгээд энэ газар нь болохоор Япон маягийн зочид буудал. Японоор бас айгүй өөр нэрлэлтэй юм бэлээ. Зүгээр жирийн уламжлалт одоо зочид буудлыг болохоор хотел гэдгийг хотел гэд шууд катаканагаар биччихдэг бол одоо яг юм Япон маягийн зочид буудлыг болохоор рёкан гэдэг. Тэгээд бас дэм буудал гэл ингээд маш олон янзын нэршил байдаг юм бэлээ. Тэгээд өнөөдрийн бид гурван хонох байгаа газар нь болохоор энэхүү рёкан гэдэг газар байгаа. За ингээд энэ газрын хамгийн гоё хэсэг нь бол яг энэ хэсэг байна. Та бүхний харж байгаачлан ийм гадаана террастай. Тэгээд яг ингээд ой мод руугаа харцсан. Тэгээд яг тэнцээ харж байгаачлан Ротенбург та нар харж байна. Ротенбург гэдэг нь болохоор гадаа байдаг онсен гэх юм уу да. Одоо яг нөгөө онсен буюу халуун аршааныг хүмүүс онсенд орох гэж ярьдаг. Тэгвэл яг энэ гадаа байрлаж байгаа ийм онсеныг болохоор Ротенбург гэж тусад нь хэлдэм байлээ. За ерөөдөө бол юм байна. Одоо оройн хоолндоо орно. Үнээр гоё газар байна. За би одоо хувцас өвчтэй. Энэ нацыг өсөж амар их хүн байна. Нара өмснээр хүрх. Тэгээд энэ юм болгон дээр нэм од байгаа. Хараа. Хоо. Одоо энэ чи асаад байна. Энд асаад байна. Одоо энд
сод байна. Өнөөдрийн хоолны бас юм ордтой. Тэгээ меню бүр амар хөөрхөн заяа. Тэр ингээд өөрсдөө хийсэн байгаа байхгүй юу? За энэ чи бичгтэй болохоор шүү дээ. Ибису сан болохоор Осакагаас ирсэн хүн байгаа даахгүй. Тэмүүтээ 100% одоо юм гоё нүрний баясгалантай хүн байна. Тэгээ дээрэс нь ганц биегээ бичсэн байгаа байхгүй юу? Эхнэр хайж байгаа. Тэгээ эхнэр хайж байгаа. За Тесато сан болохоор десертэнд айгүй дуртай гэж байгаа байхгүй юу? Тэгээд Нова чам болохоор энэ хизээ нэгэн цагт өөрийн гэсэн одоо тийм газартай болохыг хүсдэг. Тэгээд симпаюудаасаа өдөр бүр суралцдаг гэж бичсэн байгаа. Амар хөөрхөн кавай. メニュー表にですね、和子さんが育てたってあるんですけど、うちに За. Дөрөвт хоол ирсэн шүү. Сод эснэ. Би одоо нөгөө энд байгаа газрынхаа онсенд орсон байна. Гадаа бүр үнэхээр гоё байна. Тэгээд ээж тэнцээ орж гарчаад тэнцээ дуудуулаад сууж найзтайгаа. Би болохоор гоё юм дотор орж байна. Яг энэ цаг мөчийг гоё мэдрэх хэрэгтэй. Тэгээд би гоё маргааш бас өглөө за ингээд дуусгая да. Баяртай. За. За өглөөс ирээд алхаж байна. Энэ хавийн хаагаа үзээд амар гоё байгальтай газар байд юм байна. Тэгээ одоо хоол идчихэд тэгээд дахиад гоё өдөр гэгээтэд онсенд орё гэж утсан. Халуун оршинд орё гэж утж байгаа шүү. За бүгдээрээ одоо гоё өчигдөр орой онсенд орсон бол одоо гоё гэгээтэд өглөө онсенд орё заяа. Хамт онсенд орцгоё. За би ингээд одоо бие зэлцэн. Тэгээ шууд гадаа гарна. Гадаа гараад онсенд орно гэсэн. Гадаа юм гоё. Хардаа. Одоо шууд ийшээ ингээд орно гэсэн. Бүнд орцгоо. За орц шинараа. Ямар гоё хастай. Амар гоё. Би байгалийн дуу чимээс сонсоод тэнгүүт ингээ гадаа ингээд яг энэ дээгүүр хэсэгт амар гоё сэрүүхэн заяа. Тэгсэр юм халуун юм аршаан дорнгууд амар гоё. Амар гоё гас тий. Тэгээд яг одоо энэ хэсгийг болохоор тэр чигт нь хамгаалтанд тавьсан гэх юм уу да. Амралтын газар нь. Тийм болохоор санаа зовлтгүйгээр усанд орж болно гэсэн байгаа. Одоо ингээ харангуут нараа харж байна. Шууд хөлс гарч эхэлдэг. Тэгээд бас Япон эмэгтэйчүүд болохоор энэ одоо нөгөө нэг энэ бол онсен байгаад байгаа шүү дээ. Гэхдээ гэртээ болохоор зүгээр нөгөө усанд офуранд яг 42 градусын офуранд бол орой болгон ордог. Тэгээд орохдоо ингээ 3 минут ороод 3 минут амарч гараад 3 минут ороод ингээд яг 3 удаа тавтаж хийх юм бэлээ. Ингээд өдөр болгон хийгээд тах юм бол ороод тах юм бол тодорхой хэмжээнд бас
жин хайдаг гэсэн. Тийм тэгээд бас энэ японочдын урт насалдаг нууцуудын нэг нь болохоор энэ офура онсен гэж байгаа байхгүй юу. За бас нэг зүйлээс нь мисошул өглөө болгон уудаг. Мисошул юу нь бол айгүй сайн гэдэг юм билэ. Тэгээд энэ офура онсенд орох дээрэс нь нөгөө нэг байнга тасгал хөдөлгөөн хийдэг те. Энэ болгоно нь японочдын бас юм урт эрүүл амьдралын бас нэг утга учир гэж хэлж ирсэн. Айн гоё. Одоо ингээд хэсэг хугацаанд орсныхоо дараа жоохон гарч амарна. За, гарцгаая.